Уламжлалт амгаа ухааны хэвлэлийн тулга буюу хүмүүсийн ярьдгаар цэсний тулга эмчилгээний цэс болон хоол уйлруулах замыг өгтөн цэвэрлэдэг маш том засал эмчилгээ байгаа. Цэсний тулга эмчилгээ хийлгэснээрээ биеийн эрч хүч сайжраад, арьсны өнгө сэргээд, цэвх нөсөө толгой батар батгшил багасна. Утгын хатал, цэсний өтгөрлөөс сэргийлнэ. Цэсний өтгөрлөлтэй цэсний чулуу, гөөрний чулуу өтгөрнө. Зэргээс урдсан сэргийлэх маш олон ач холбогдолтой эмчилгээ байгаа. Цэсний тулга эмчилгээг хийж болохгүй хүмүүс гэж байгаа. Энд нь ямар хүмүүс вэ гэхээр бага насны хүүхдүүд, 55-аас дээш насны, тамир тэнхээ муутай хүмүүс, жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүд, нойр булчирхайн архаг өрөвсөлтэй, одоодны шаргатай, цагаан махан нэрэгдэх хүмүүс тулга эмчилгээ хийлгэж болохгүй. Ямар хүмүүс тулга эмчилгээ хийх вэ гэхээр саяны хэлснээс бусад 16-аас 55 насны хүмүүс тулга эмчилгээ хийлгэж болно. Цэсний өтгөрлөлтөө удаан явснаасаа болоод цэсний чулуу өвчин үсээд нэг таслаар цэсний хүүдийг ахуулах тохиолдол сүүлийн үед маш ихсээс байгаа. Тиймээс цэсний өтгөрлөлөөс урдсан сэргийлэхийн тулд жилдээ нэг удаа намрын удирдал цэсний тулга эмчилгээг заавал хийх хэрэгтэй.